Энэ хоёрын хоорондын тасдаг жомны хор битээ аваараа угаасаа үйлчлэлгүй юм. Монголчуудаараа орохоор амар арх угаад идэв санагцаа. Надад бол тэгээ бас мэрэгчлээс чинь шалтгаалаад хүүхдүүдийн хувцалтай амар өөр өдөг. Тэнгүүд манай ангийнхаа бүр аимштай бүр ингээ бараг гэрийн хувцастайгаа ярьдаг байсан заяа нэг юм гэрийн нэг юм шоттой өмд байдаг шүү дээ нэг тренд болоод байсан. Бүр тийм юмтай ирсэн. Нацтай л ингэж мухаарсаад байгаа юм бата. Би ингээ гадаад хүн болохоор нацтай ингээ даам бата гэд анханаа би амар буруу ойлгосон. Сурж байхдаа холын зай харилцааг яаж давсан бэ? Хэлний бэлтгэл цуусан ч гэсэн эхний лекц ойлгохгүй байх тохиолдолд би юу хаа гэнэ. Тэгээд би яш өгөөгүй. Яа тэгэхээр яш огт хамаагүй. За сайн бацхан уу? Би Оросд амжилттай төгсөөд ирсэн ийм хүн бай. Тэгээд өөрийнхөө Москвад амьдарч явах хугацаанд хуримтлуулсан туршлага шинэ оюутнуудаа хуваалцъя гэж бодлоо. Зарим нь ингээд тэтгэлгээ авцаа явах гад бэлтэж байгаа ах. Тэгээд мэдгүй улстай очино гэдэг чинь үргэлж хэцүү байдаг. Тийм болохоор та нарын оюутны амьдралыг арай хөнгөвчлөхийн тулд очихоосоо өмнө арай сэтгэлийн бэлтгэлтэй байхын тулд та нарт өнөөдөр мэдэх бүх юма ярьж өгье, зааж өгье. Тэгээд танай хамаатны дүү ч юм уу те Орос сурахгаа явах гэж байгаа бол эсвэл сонирхож байгаа бол энэ бичлэгийг шеэр хийгээрэй. За тийм бичлэгийг орцоо. За би 2020 онд 10 жилээ төгсөжсэн. Тэгээд тэр үед коронатай байсан болохоор Москва руу явах боломж байгаагүй. Эхний курсээ би Монголда онлайнаар дүргсэн гэсэн үг. Тэгээд би 2 дугаар курстэй Орос яваад нийт 2 3 4 дугаар курс гээд 3 жил би Оросд амьдарсан гэсэн үг байхгүй. За яг ингээд 4 дугаар курстэй ингээд төгсгөл бэлдээл байж хаад би Оросд ингээд ууссан, Орос хүмүүс ямар байдгийг, Орос соёл ямар байдгийг ингээ ер нь ингээд Оросд амьдрах учраа олцсон юм байсан байхгүй юу. Тэгээд би ингээд дахиад гоё амьдрмаар байсан ч гэсэн таанч миний тэнд байх хугацаа дууссан. Тэгээд би ингээд буцаад Монголдо ирсэн юм хүн байна. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээрээ хэдүүлээ бүр ингээд бүх юмыг ярин цав байж болох бүх юм амьдрах зардал, хийж болох цагийн ажил, дотор байр, стипенд, Орос хүмүүс, Оросд яаж найзуудтай болохын бүр байж болох бүх юм ярина. За энэ бичлэгийг өгөхөөс өмнө та нар бүгдээрээ миний подкастыг сонсоорой. Дайны үеийн оюутнууд Оросд суралцах ямар вэ гэсэн ийм бичлэг хийсэн байгаа. Тэрнээр яриаггүй зүйлсийг би энд нөхөж нэмж ярьж байгаа гэсэн үг шүү. Тэгээд бас Орос руу авч явсан хэрэгтэй бас хэрэггүй зүйлс гэдэг нэг юм бичлэг байгаа. Бүтлэн бөксөрөө иргсэн тийм нэг тийм бичлэг байгаа. Тэн дээр би бас нөгөө юу авч явах вэ, юу баглах вэ гэдэг дээр амар тодорхой дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэрийг бас үзээрэй. Тэгээ тэр хоёр бичлэгийг үзсэн бол энэ бичлэгийг үзэхэд та нар бэлэн болно гэсэн үг. Тэгээ бас нөгөө миний ярьж байгаа бүх юм Москватай холбоотой шүү. Тэгээд одоо эрхүүд сурах гэж байгаа хүүхэд ч юм уу, Улаануудад сурах гэж байгаа хүүхэд байлаа гэхэд шаал өөр байгаа. Тэгэхээр тэнд ямар байгааг би мэдэхгүй шүү. Яг би ингээд Оросд сурах гэж ярьж байгаа болохоос шиг Москвад ямар байсныг би ярих гэж байгаа шүү. За би болохоор Финансовый университет гэдэг ийм санхүүгийн сургуульд сураад дууссан. Тэгээд миний онцлог нь болохоор би англи хэл дээр сурч байсан. Гэтэ би бол өмнөх подкастн дээр хэлсэн байгаа англиар сурахыг нэг зөвлөмөргүй байна. Орос хүмүүсийн англи хэл нь айгүй муу. Миний мэргэжил бизнесийн удирдлага байсан. За хамгийн ихний асуудал бол мэдээж аюулгүй байдал. Эцэг эхчүүд хүүхдүүдийн Орос явуулах амар дургүй байгаа. Мэдээж дайнтай улс руу яах гэж явах гэдэг байгаа ингээд амар хоригдж байгаа сурагтай байсан. За дайнтай улс үнэ тийм мөн. Гэхдээ яг одоо бол яг Москвад амьдарч байх үед ерөөсөө дайн мэддэгдэггүй. Бүр огт мэддэгдэггүй. Ингээд таг марцсан байдаг. Даанчтэй түрүү жилийн 2 сард нөгөө террорист салтлага болсон. Тэр бол намайг мэдээж амар шоконд оруулаад хүнд туссан. Маш эмгэнэлтэй байсан. Ерөнхийдөө бол тэр ингээд халтлагыг стооцвол би Москвад өөрийгөө амар аюулгүй мэдэрдэг байсан. Наад зах нь ингээ халаасны холгоочд байхгүй. Би ингээд Монгол хамаг байдгаараа л ингээд чаавас нэг iPhone 11-ийг хайрлаад хамгаалаад нуугаад явж яваад хахад миний ингээд зүгнээс сулгаалсан байхгүй юу. Тэгэхэд ингээ Москвад би амар хайнгаа байдаг байсан. Тэгсэн хэрнээ би хизээч юугаач алдчихж байгаагүй. Тэгээ би дандаа шүн орой ганцаараа явсан ч гэсэн өөрийгөө аюулгүй тухтай мэдэрдэг байсан. Харин би Улаанбаатарт бол хизээч шүн орой ганцаараа явахгүй. Тэгэхээр ингээд ерөнхий мэдрэмжээр харьцуулаад үзэхэд Москвад эмэгтэй хүний хувьд илүү л тухтай л байдаг байсан. Яалтчгүй маа найзууд ч гэсэн тэгж хэлжсэн. Илүү аюулгүй мэдэрдэг байсан. Жин одоо жишээ нь Япон явлаа гэхэд ил цунами гээл тий. Одоо яг хятадд юу юм корона ч юм уу бас ингээд хятадаас хайвсны өвчин гараадсан үстэй. Хааж байсан сул талт байгаа. Тэгээд яг одоо л Оросын байдалтай болохоос шизээний цагт энэ дуусчихна. Тийм болохоор би ингээд хүүхдээ чинь мөрөөдөл үнэхээр Оросоор сурах бол бити хүүхдээ хориосоо гэж бодож байна. Би одоо ингээд Монголд ирсэн байгаа ч гэсэн буцаад магистраа Оросд хамгаалах гээд явъя гэж хүсэж байгаа. Оросод ингээд сурсан 3 жил бол миний хамгийн аз жаргалтай бүр юм үлгэрийн юм шиг гоё үе байсан. Тэгэхээр бас
эцэг эхчүүд маань хүүхдүүдээ бити хориосоо гэж хүсэж байна. Аюулгүй байдлын хоёр зөвлөгөө өгмөр нь хаанч явсан цагдаа нар таныг ингээд зогсоогоод паспортыг чинь шалгах хэрэгтэй байдаг. Тийм болохоор хаанч явсан паспортаа регистрацаатайгаа хамт авч яваарай. Ингээд сургууль дээр очингууд та нарт нэг юм регистрацаа гэж цаас өгдөг байхгүй юу? Тэрийгэ нуглаад паспортынхаа хавцанд хийгээд тэрийгэ заавал бидээ авч явах хэрэгтэй. Дэлгүүр гарсан ч гэсэн та паспорттайгаа гарах хэрэгтэй байдаг шүү. За хоёрдугаар зөвлөгөө болохоор утсаар луурддаг хүмүүс амар их байдаг. Зүгээр ингээд WhatsApp-аар залхангуудаа сайн байна уу ингээд банкнаас ярьж байна. Таны ингээд картанд чи асуудал гарсан байна. Та өөрийнхөө картны дугаарыг кодтай хэлнэ үү? Бид ингээд засах хэрэгтэй байна гэж ингээд залгадаг хүмүүс байдаг байхгүй юу? Яагаад банкнаас залгаж ийж WhatsApp-аар залгах юм? Юу гэж банкнаас залгаж байгаа хүн картныхаа кодыг хэлэх гэхүүвтэй. Тийм болохоор та нар ингээд тэрэн дээр л анхааралтай байгаад битгий худлаа яриад гэж тасалчихад бол луурд болохгүй байх нь. Хаанч авсан нэг ийм хөдөлгөөр байдаг шүү дээ. Оросод болохоор хамгийн түгээмэл луур нь ийм луур байдаг шүү. Хамаагүй хүн зүгээр л картынхаа дугаар кодыг бити ил тэгэл болоо та нарын мөнгө алдах ямар ч боломж байхгүй гэсэн. За дараагийнх нь болохоор Оросд сурахаар ингээ хичээл нь хөндөө гэж амар их асууж байсан. Тэгээд ингээд надад чатаар амар хүүхдүүд орж ирээд хичээлдээ амар санаа зовоод төгсөж чадах болоо ингээд төгсөж чадахгүй шантраа хүрээд ирэх үедээ гэсэн хүүхдүүд амар их байсан байхгүй юу? Та нарт хэлмээр байгаа ганцхан зүйл нь гэх юм бол хичээлээ битгий тасал. Бүх лекц, бүх семинар давсуу. Тэгэхэд та баттай төгсөх нэ. Яагаад тэгэхээр одоо лекцнээр хүүхдүүд амар их суудаггүй шалтгаан нь одоо ингээд эрс авдаг багш нар, эрс авдаггүй багш нар гэж байдаг. Тэгмүүд энэ багш эрс авдаггүй юм чинь ингээд пялаад байдаг байхгүй юу? Тэр багш эрс авна уу үгүй юу та нарт юусаа хамаагүй бүх лекцнээс бүх семинар давсуу. Тэгээд үнэхээр ингээд бичээлдээ таслахгүй яваад ингээ амар ойлгохгүй муу байгаад авах юм бол зүгээр л багштайгаа илэн талангуйэр багшаа би ингээд угаасаа хичээлээ тасдаггүй явдаг гэдгийг та мэдж байгаа. Гэтэ би үнэхээр л математикта багасаа юм уу байсан юм аа. Эсвэл угаасаа л би энэ хичээл дээр ингээд ойлгохгүй байна багшаа. Ингээд шалгалт ойрцож जैन. Тэгээд би амар санаа зовоод байна. Та надаа ингээд туслаач ч юм уу ингээд ийм багштайгаа илэн талангуй харьцаарай. Тэр чинь зүгээр л хүмүүс зуудаг багш нар гэдэг шүү дээ. Зөв хүүхдүүд ингээд унгаж ийж хоёр тавьж ийж нөгөө ингээд бахаа хангадаг нэг тийм багш нар амар байдаг да. Би бол тийм багштай нэгч таарж байгаагүй. Тэгээ манай найзууд ч гэсэн тийм багштай таарж байгаагүй. Тэгэхээр ер нь бол гайгүй шүү. Тийм болохоор багш нар та нарыг нэг амар зууж зовоохгүй болохоор харин ч гадаад хүүхдийг юм чинь ингээд дэмжээ ял болох унахгүй байх га тий. За хөргөж аваас ингээд өөрийнхөө их хэл дээр сурахгүй байгаа юм чинь ингээд аль болох та нарт ингээд туслаад дэмжээд тэнцүүлчих юмсан гэсэн хандлагатай байдаг шүү. Тэгэхээр хэрвээ өөрөө хичээлээ таслахгүй, залхуурахгүй ингээд шоудад алга болчихгүй л чи заавал төгснө. Дараагийн сэдв зардал. Хүний мэдээж зардал өөр. Гэхдээ миний хувьд сард ойролцоогоор 30,000 рубль өрдөг байсан. 30,000 рубль гэдэг чинь нэг сая хэдэн зуун төгрөг гэсэн үг шүү дээ. Энд юу багтдаг вэ гэхээр хоол хүнс, тэгээд унаа, тэгээд утасны төлбөр. Яг наад захын хэрэглээний юмнууд нь бол 30,000 рубльд хангалттай багтчихдаг байсан. Энэ дээр юу нэмэгдэж орж ирдэг байсан бэ гэхээр би жимд явдаг байсан. Жимний төлбөр би бүжгэнд явдаг байсан. Туйлзуу сэлмэнд явдаг байсан. Нэмээд би нөгөө YouTube хийх гээд студи түрээсэлдэг байсан. Гэх мэдчлэн амар олон зардлаа дээр нэмэгддэг. Гэхдээ та нар энэ бүхнийг хийхгүй гэх юм бол 30,000 рубль бол сардаа багтана, хүрнэ. Хоолоо гэртээ өдөр болгон хийж идээд байх юм бол илүү хямдхан амьдрах бүрэн боломжтой. Гэхдээ ингээ анхандаа хоолоо авир сайн хийж идэж байгаа дараа нь ингээд залхуурч эхлээд тэгээд тэнд угаасаа ингээд KFC байгаа, McDonald's байгаа, Burger King байгаа. Тэгэл амтанд нь орчоор ингээд билээ ол идээд fast food идээд тэгээд амар их мөнгө гараад идэг байсан. Таксинд би бас амар их мөнгө өрдөг байсан нөгөө унтаж агаад яг сэрээд нөгөө хичээлдээ хоцрох гоо тэнгууд метроор одоо 30 минут явдаг байтал би таксигаар 10 минут явдаг тэнгууд ингээд сүүлийн тулгаж сэрэгүүтээ таксидаж максидаад тэгдэг байсан. Тийм их хөдөө юм зардал амар их нэмэгддэг байсан байхгүй юу? Та нар өөрсдөө хариуцлагатай байгаад те метрогоор яваал тэгэл өөрсдөө гэртээ хоолоо хийж идэх юм бол 30,000 рубль бол хангалттай. За нэмээд хэлэхэд стипенд сургууль болгон өөр өгч байгаа. Тэгээ бас дотор байрны төлбөр сургууль болгон өөр байгаа. Манай стипендийн дүн сарын 2,500 рубль байдаг байсан. Тэгээд тэрүүгээрээ би метроо төлчдөг, нэмээд дотор байрыг төлчдөг байсан байхгүй юу? Тэгсэн чинь манай дотор байрны төлбөр намайг төгснөөс хойш өсөд 3,000 рубль болсон мөлий. Тэнгүүд одоо болохоор стипендээрээ ингээд дотор байраа төлж барддаг болсон гэсэн үг. Гэтэ мэдээж сургууль болгон өөр байгаа. Тэгээ та нар ингээд очихоосоо өмнө энэ мэдээллийг амаар байх юм бол нөгөө Москвагийн залуучуудын групп билүү
За би энд нэг зургийг оруулчих. Team group байгаа. Тэн дээр болохоор энэ сургууль сурдаг хүн байна уу? Юм асуух гэсэн юм аа гэж байгаа л. Тэгэл байна гэх юм бол тэр хүмүүс рүү чат бичээл стипенд хийдэг юм бэ? Дотор байрны төлбөр хийдэг юм бэ гэж асуучихна. Яг үүндээ дотор байрны төлбөр чинь танаас сургуулийн сайтн дээр бичээстэй байгаа дөө. Стипенд чинь ч гэсэн ер нь бичээстэй байх хэрэгтэй. За дараагийн сэдв ажиллах, цагийн ажил тий. Хүмүүс ингээд сурангаа цагийн ажил хийх боломжтой юу гэж амар их асуусан. Бүрэн боломжтой. Яагаад тэгэхээр 7 хоногийн та нарын нэг 3 хоног ч юм уу баттай хичээлгүй байдیں۔ Тэгэхээр энэ 3 хоног би ингээ гэртээ юм хэрэг хөвчдөг байсан. Та нар бол цагийн ажил хийж болно. Ихэнхдээ хүүхдүүд Burger King-д ажиллаад байдаг. Burger King-д цагийн 210 рубль өгдөг гэж сонссон. Хэл чинь муу байна гэж юусоо голохгүй. Нэгдүгээр курстээ очлоо. Орос хэл чинь муу байсан ч гэсэн Burger King-д ажиллаж болно. Яа тэгэхээр зүгээр л бургер савлж байгаа юм чинь энэ юусоо орос хэл шаардлага байхгүй. За байла гэхэд ямар нэгэн салбарт нь Монгол хүүхэд одоо нөгөө ажиллаж байгаа. Тэгэл асууж байгаа л тэр Монгол хүүхдээр ч юм уу юм тайлбарлуулчих болно. Очиж чинь тэгэл дээдлийн курсээ Монгол агч нар байгаа. Сайн тэдрээсээ асуугаад татна энэ яад юм бол тэр яад юм бол гэд мэдээлэлээ аав. Цагийн ажил юусоо олдохгүй гэсэн ойлголт байхгүй. Жишээ нь манай найз ингээд Мартин намнаар цэцэг хүргэлт хийжсэн байхгүй юу? Тэнгүүтээ 2 хоног ажиллаад 7000 рубль авч исэн баха. Тэр чинь нэг ойролцоогоор 250 мянган төгрөг гэх юм уу? Тэр сайн авч байгаа зү. Гэтэ энэ бол ганцхан Мартин намны үеэр л исэн л да. Гэтэ нэг Мартин нам Валентин гэдэг ийм хөдөө баярын өдрүүдэд Оросод амар их нөгөө цэцэг авдаг болохоор цэцэг хүргэлтийн хүмүүс маш хэрэгтэй байдаг. Тэгээд сайн цалингийн өгчт юм бэл. Манай нэг өөр найз нөгөө гадаа зогсоод юм цаас тараадаг хүмүүс байдаг шүү дээ. Тим ажил хийж исэн. Өдөрт 2 цаг зогсно. Тэгээд 700 рубль авна. Лав ингээд 2хан цаг зогсоод 700 рубль гэдэг бол амар гайгүй. Тэгээд мэдээж гадаа хүтэн биш болж шүү дээ. За ажлын зарууд HH цэг рүү гээд сайтн дээр байдаг. Энэ бол Монголын Занга цэг хэмээнтэй адилхан хамгийн тийм том сайт нь. Дараагийнх нь болохоор Avito цэг рүү гээд байгаа. Avito нь болохоор хуучин хувц хэрэглэл ч юм уу гээд бүх юмны зарын вебсайт ахгүй юу? Манайхаар нэг үнгүү цэг имэйл гэсэн. Тэгээ Avito дээр бас ажлын зар байдаг. За дараагийн сэдв татвар байр. Бүх татвар байр маш өөр. Гэхдээ би зүгээр л яг өөрийнхөө амьдарч байсан татвар байрыг хэлье. Миний амьдарч байсан татвар байр намайг төгсдөг жил ашиглалтнаас гарсан. Яагаад тэр хитрхи хуучирсан байсан. Тэгээ доторх бүх юмыг нураагаад ингээд шинээр байхаар болсон байхгүй юу? Тэнд байсан бүх хүмүүсийг ингээд өөр татвар байр руу шилжүүлсэн. Тэгээ шилжүүлсэн татвар байр нь тэнд одоо манай найз амьдарч байгаа байхгүй юу? Гоё ингээд шинхэн засвартай гоё татвар байр байсан заяа. Би энэ зургийг оруулчих. Миний амьдарч ирсэн тэр хуучин болохоор амар жомтой бүрнхээр бүтггүй газар байсан. Зураг нь олдох нүг юу? Ер нь ихтэй ихэнх татвар байр юм хуучин байгаад байдаг. Тэгээд жом ихтэй байдаг шүү. Тэрэн дээр юусоо битгий имзэглээрээ ахандаа жоохон айж байгаа дараа нь тасчдаг. Тэгээд үнэхээр танах жомтой байгаад хаймал миний зөвлөх нэгэн зүйл нь Wildberries Ozon гэдэг ийм 2 аппликейшн байгаа. Энэ болохоор ийм онлайн дэлгүүрүүд тахгүй юу? Тэн дээр ийм жомны наалддаг хор байдаг. Тэрийг өрөөнийхөнтэйгээ нийлээд мөнгө басгаж байгаа л авчих. Тэгээд баян өрөөнөө нэг вааныхаа өрөөнийг тавьсан байхад л жом багасдаг шүү гэж хэлмээр байна. Энэ хоёрын хооронд тасдаг жомны хор битээ аваарай угаасаа үйлчлэлгүй юм. Би яг ингээд туршлагаасаа ирээд байгаа байхгүй юу? За би одоо та нарт өөрийнхөө амьдарч ирсэн татвар байраа дүрслэе. Би ингээд 421 гэдэг өрөөнд амьдардаг байсан. Хаалгаар оронгууд юм жижигхэн коридор заяа. Тэгээд коридортоо жижигхэн хөргөгчтэй. Тэгээд гутал тавьдаг тавиуртай. Зүүн талдаа байны өрөөтэй, баруун талдаа нойлтой. Тэгээд энэ бүхнийг 4 охин дундаа хэрэгэлдэг. 4 охин нь ингээ 2 өрөөнд 2-2-ороо салаад ордог. За нэг өрөөнд нь болохоор 2 ор, 2 ширээ, 2 сандал, нэг шкаф, тэгээд ийм номны тавцан байсан. Тэгэл болоо. Амар жижигхэн өрөөтэй. Тэгээд тасчдээ дөө. Гээд би 4 давхарт амьдардаг гэсэн байхгүй юу? 4 давхартаа нэг индүүний ширээтэй, нэг индүүтэй. Тэнгүүтээ манай галтгаа 5 давхарт байдаг гэсэн. Тэгэхээр ингээ би хоол хийхээр ингээ бүх яваа чирээ 5 давхар руу гараад хоолоо хийдэг гэсэн үг. Тэгээд галтгооноосоо хол исэн болохоор жом арай багтаа юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр яг галтгооны хажууд амьдардаг хүмүүс бол бүр их жомтой. Тэгээд нөгөө дотор байрлал ороход нэг юм карт дарж ордог байхгүй юу? Пропуск гэдэг. Тэгээд 18-наас хүрээгүй бол оройны 10 цагаас хойш пропуск нь ажилддаг. Тэгэхээр чамайг гаргахгүй гэсэн үг. Гэхдээ би нөгөө очихтай айл хэдийн насны хүрсэн байсан болохоор надад бол тийм асуудал байгаагүй. Тэгээд бас хуцаа авахын тулд яадаг байсан бэ гэхлээр амар инээдтэй. Одоо тэгэхээр болцсон гэсэн. Миний үед яадаг байсан бэ гэхлээр цаг авах хэрэгтэй байдаг. Ингээд тийм цаг авдаг юм цаас гэдэг үхгүй юу? Тэрэн дээр очиод ингээд өдөр хоногоо сонгоод өөрөөнийхөө тоог хүчдэг.
За 2 дахь 7 цагаас 421 гэж бичээд тэгэнгүүтээ доошоо очиод юм угаах эрхээ худалдаж авдаг заяа. Тэгээд стирка гэдэг байхгүй. Нэг стирка 50 рубль байдаг. Тэгээд ингээм угаах эрхтэй боллоо гэсэн нэг юм бичгээ аваад тэр цаасаа нэг хүнд өгөөд тэр хүн нь ингээд чамд угаалгын машин руу нэвтрэх хэрэг юм. Тийм байсан. Гэтэ одоо өөр болсон гэсэн. Миний үед л одоо ийм байла. За дараагийн сэдв найз нөхөд. За ер нь аль хүүхдүүд нөгөө хилээ сайжруулах гээд ирээд дотор байранда орос хүүхдүүдтэй орох гэдэг. Эсвэл ингээд орос хэлээр ярьж болох ямар нэгэн гадаад хүүхдүүдтэй орох гэдэг. Би бол хэрэггүй гэж хэлмээр байна. Заавал монголчуудтайгаа ороо гэж хэлмээр санагддаг. Яагаад тэгэхээр хантай наад хан чамааг өвтгöd эмээ сан гараад чамд ийм аваад ирнэ. Тэгээ бас одоо ингээд бидний борцчсарны үнээр гадаад хүмүүс таалагддаггүй. Тэгвэл монгол хүмүүс ч юм болохоор хэрглэж байгаа юм адилхан болохоор амар байдаг. Наадынхаа монгол хүмүүстэйгээ сайхан тохиролцоод ус буслахчаа дундаа авч болно тий. Эсвэл ингээд хувц хатаадаг хатагчуд нь штэ ингээд тогтдог. Тэрийгээ дундаа авч болно гэх мэтчлээ. Монгол хүнтэй байх ер нь бол амар ашигтай байдаг. Амар зүгээр идэв. Тийм болохоор өрөөндөө монгол хүнтэй ороорой. Тэгээ блоконд оч гэсэн тий дөрүүлээ ингээд монгол охтуудаараа ч юм уу тийм эрэгтэй охтууд болохоор ингээ монголчуудаараа орохоор амар арх уугаад идэв санагцаа. Надад бол ингээд би бинийг уруу татаад охтуудаар тэхгүй шүү дээ. Охтуудаар зүгээр санагцаа. Оросод очиод монгол найзуудтай болмоор байх юм бол нөгөө омоох буюу нөгөө орос дахь монголчуудын юм холбоо байдаг хгүй юу? Омоохын зохион байгуулж байгаа ивентэд нь сайн яваарэ. Тийш ингээ яваад хаар амар хөрхөн юм танилын хүрээтэй болчдаг. Нэмээд орос найзуудтай болмоор байна гэх юм бол оюутны холбоонд илсээрээ танаа сургуульд оюутны холбоо гэж байгаа тийш нь илсээрээ нэмээд танаа дотор байрны оюутны холбоо гэж бас байгаа заяа. Тэнд нь бас илч. Яг тийш илсэн байхад маш их сайн давуу талтай. Хэдэн оюутнууд цуглаал тэгэл дотор байрны одоо дотоод үйл ажиллагаанд тусалдаг л гэсэн үг байхгүй юу? Тийшээ орсон байхад мэдээлэлтэй амар ойрхон байна. Тэгээд дотор байрч чинь ингээд хариуцж байгаа тийм нэг эрхлэгч гэх юм уу, менежер шиг хүн байгаа заяа. Амар олон тийм хүн байдаг байхгүй юу? Тэр хүмүүстэйгээ дотн болох боломжоо. За тэр хүмүүстэйгээ дотн болсон байхад бол маш олон давуу тал байж болно. За үнгүү хувцас угаах ч юу те дотор байрыг чинь хариуцж байгаа тэр хүмүүстэй сайн мэдлжээ. Оюутны холбоонд нь орохгүй маа гэтэл ингээ сайн мэдлээд нэрийн цээжлээд бүтэн нэрээр нь дуудаад те гоё яриа өдөөд дотн байх юм бол амар ашигтай шүү. Тэр хүмүүс чинь та нар ингээ дотор байрны бүх үйл ажиллагааг базж байгаа юм чинь юм хов гоохот ч гэсэн тэр хүмүүс бол айгуу зүгээр. Дараа нь асуудалд орсон ч гэсэн ингээд чиний арыг даадаг хгүй юу? Амар өөр үед юм аа. Тэгэхээр дотор байрыг чинь өдөрцдөг хүнтэй гоё татна болоорой. За ер нь тэгээд ангиасаа нэг орос найзтай болно гэдэг бол амар ховор тохиолдол. Ихэнхдээ л танаа ангийнхан чинь ингээд хичээл сонсч гараа авчиж байгаа хин ч чамтай нэг яриа өдий чамтай найзууд олъё гэж нэг хичээл зүтгэл гаргахгүй. Тийм болохоор ангитай найзуудтай болж чадахгүй бол бити ерөөсөө эмзэглээрээ. Ер нь бол чаддаггүй. Би болцсон л тоо. Гэхдээ ер нь бол ихэнхдээ болж чаддаггүй байхгүй юу? Тэгэхээр ингээд ангиас гадна та нар ингээд нэг гоё нийгэмлэгт ороод тий танаа сургуулийн бүжгийн хамтлаг гэж юм уу тийм бүдүү ямар нэгэн нийгэмлэгт ороод тэндээс гоё найзуудтай болох гэж чигээрээ тэгээд орос найзуудтай болох зайлшгүй шаардлагатай. Яагаад тэгэхээр наад цахан та нарын хилчин амар хурдан сайжирна. Ер нь ингээд Оросд уусахад амар хэрэг болд юм аа. Тэгээ мэдхгүй юмудаа ч гэсэн Орос хүнээс асуухад тэр чинь тэгээ ингээд Москвад ингээд бүхэл амьдралаараа амьдэрсэн хүнээс Москвагийн тухай юм асуух юм бол мэдж байгаа шүү дээ. Чатаараа хичээгээд Орос найзтай болох гэж үзээрэй. Тхийн тулд ангиасаа гэлтгүй ангиасаа гадуур им нийгэмлэгттэй холбоо молбоод илсээд гоё өөрөө идэвхтэй байгаарэ. Чи зүгээр ингээд чимээгүй суугаад байгаа юм бол хин ч чамаа тоож чамтай ярихгүй шүү. Тэгээ анги болгонд нэг юм ямар хтод байд юм аа нэг юм Москвад нэг үеэрээ амьдэрсэн нэг москвичууд гэдэг тустай байдаггүй юу. Тэд нар ингээд айлыг баяалын өөхтүүд тэр ингээд тустаа ингээд нэг болон суучдаг. Тэгэл тэр дундаа л найзалдаг. Тэгэл ингээд муухай харж мараал ингээд дээшээ доошоо хараад цэхэлцээд байдаг аа. Тийм анги болгонд нэг тийм хөөхтүүд байдаг аа. Тэр ихнөөсөө бити өөрсөндөө хүн дээр тусгаж аваарэ. Москвад тийм жоохон бичи өөхтүүд байх юм бол бити тоогоорой. Зүгээр л хайчих. Манай ингэ ч гэсэн байсан дөө. Тэгээ би тэгэл тооггүй л хайцсан. Тэгээ орос хүүхдүүд өсрээл чамааг тоож найзлахгүй байна уу гэхээс өсрээл чамтай харьцахгүй байна уу гэхээс чамааг ямар нэгэн байдлаар дарамтлах, доромжлох ч юм уу дээрлэх тийм асуудал байхгүй. Нөгөө буллинг бол ерөөсөө байхгүй. Тэрэн дээр асуудал гарахгүй. Гэхдээ миний анзаарснаар нөгөө монголчууд дундаа эрэгтэйчүүд жоохон нөгөө ахархаад би чиний дээдлийн курсгоор чи намайг ахаа гэж чи надад зарагт ч юм уу. Монгол эрэгтэйчүүд дунд бол жоохон тийм анзаарсан. Охтууд дунд бол тийм юм ялангуяа байхгүй шүү. Би өмнөх
подкаст дээр орос хүмүүс амар муухай аштай хар яар хийдэг энэ төр хэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэрийг ингээд хүмүүс амар хүн дээр тусгаж авсан байсан. Тэгээд тэрэн дээр залруулах хиймээр байна. Япон улсад байдаг ч юм уу, Канад ч юм уу, Солонгост ч юм ингээд хүмүүс нь дандаа инээж идэг, дандаа бүхэлдэж идэг, дандаа ингээд нэг юм гэл нялнал хийсэн хүмүүс байдаг штэ. Оросууд тийм биш байхгүй юу? Оросууд зүгээр шалтгаангүй ч юм уу худлаа инээдэг соёл ерөөсөө байхгүй. Бүгдээрээ тийм хүйтэн царайтай байх гэдэг байхгүй юу? Гэхдээ яг ингээ хөрхөө яриад ирэхээр ингээ халан гадна хайрын дотроо гэдэг шиг яг хүмүүс нь бол амар гоё хүмүүс байдаг. Тэгээ одоо би болохоор ингээд ярьж байхдаа өөрийнхөө ярианыхаа өнгийг амар болгоомжтой сонгож ярьдаг байхгүй юу? Тэгмүүд орсуудын нөгөө хэлж байгаа ярианы өнгө нь хэлж байгаа байдал нь ярьж байгаа байдал нь жоохон хүйтэн байх гэдэг хандлагатай баггүй юу? Тэгээд тэр нь анх очоод жоохон солин шок болоод амар эвгүй надтай л ингэж муухай харцаад байгаа юм бата. Би ингэ гадаад хүн болохоор надтай ингэ байгаа юм бата гэд анханаа би амар буруу ойлгосон. Тэгсэн чи дараа нь ингэ олон жил амьдэрсэн чи орос хүмүүс зүгээр л ийм ярианы хэлбэртэй л юм байна. Тэгээс ш надад дуурлаагүй, намайг үзий ядаагүй, надад дуургүй биш. Зүгээр л тэр хүний ярьж байгаа байдал нь тийм. Тэр нь бити имзэглэрээ гэж хэлэх гэжсэн шүү. Тэгээ подкастнаас ингэ буруу ойлголт авсан бол уучлаарай. Харин ч эсэргээрээ Москвагийн жинсийн үеийнхэн айгүй гоё нээлттэй сонирхолтой хүмүүс байдаг. Яг ингээд өөрсдийгөө маш чөлөөтэй илэрхийлдэг. Ерөөс хинээс санаа зовдгүй ичдэггүй амар нээлттэй гадаа дуулан бүжиглэн ингээд амар сонин гой хүмүүс гэдэг ба би ингээд Москвад очиод амар шокнд орж исэн. Юу вэ? Ингэж чөлөөтэй байж болд юм уу гэд. Тэгээ би нэг Монголд амар ичмгийн хүн байсан байхгүй юу? Яаж л амар social anxiety-тэй. Тэгээ Москвад очисон чинь хүмүүс ингээд амар гоё залуучууд нь ингээл тийм юм дөргөөл чөлөөтэй өөрсдийнхоороо байгаал тийм ангууд би ч гэсэн гоё нээлттэй байл да гэд тэр хүмүүсийг дөөрээгаа тэгээд амар гоё нээлттэй болсон. Тэгээд би Москвад очсон амар баярлдаг. Ягаад гэхээр хэрвээ би чинь Японд сурсан ч юм уу Солонгос сурсан бол эсэргээрээ би бүр бие барьсан бүр л айцтай илүү л хаагдмал болох юм шиг санагцсан байхгүй юу? Харин би Оросод очсноороо бүр гоё намайг задлж өгсөн. Тэг хэрвээ та нар бас ингээл амар хичмгий ч юм уу гоё ингээ өөрчлөгдмөр байдаг бол Оросод очоод тэр боломжийг ашиглаад тэр залуучуудыг дөөрээгаад гоё нээлттэй чөлөөтэй өөрийгөө илэрхийлж сураарай гэж хэлмээр байна. Угаасаа тэд чинь ингээл баахан орос хүмүүс та нарыг юу ч хэлсэн хинч танихгүй юм чи хамаагүй штэ. Тэгэхээр ингээл гадаа ингээл дуулна уу бүжиглэнэ үү гоё өөрийгөө задлаарай гэж хэлмээр байна. За дараагийн сэдв хэлний бэрхшээл. Би орос 3-ыг төгссөн. Оноогоо орос хэлтэй хүүхэд хэрнээ. Москвад очоод анх амар шоконд орсон. Яагаад тэгэхээр хүмүүсийн ярьж байгаа юм нь миний чихэнд юусаа наалдахгүйсэн. Шалтгаан нь юу вэ гэхээр нэгт залуучууд амар их сленг хэрэгжилж байгаа. Бид нар монголчууд ч гэсэн амар олон сленг байгаа. Тэнгүүд би тэрийг ойлгохгүй байсан. Залуучууд ийм гудамжны хэллэг гэсэн үг шүү дээ. Тэрийг яг тэгээ явандаа сурцсан. Тэгээ сурахаар барах өөрөө хэрэгэлдэг болсон. Хоёр дахь нь болохоор ингээ хүмүүс чинь ерөөс ингээ номон дээр бичсэн юм шиг тийм ярьдгүй юм байна шүү дээ. Бид нар ч гэсэн тэгэж ярьдаггүй. Тэнгүүт орос 3-т ингээ багш нар угаасаа багшилж байгаа болохоор ингээ номон дээр бичсэн юм шиг тийм цэцтэй ярьдаг ч юм уу. Тэнгүүт яг ингээд жихэн амьдрал дээр орос хүмүүс тэгээ орос залуучууд үгээ янз бүрээр ингэж хургаж хэлдэг ч юм уу эсвэл ингээд богиносгож хэлдэг ч юм уу янз бүр болгочдөг. Тэнгүүт тэрийг би ойлгодоггүй байсан. Нэмээд ингээ орос жокуудыг юусаа ойлгохгүйсэн. Одоо ингээл манай ангийн хүүхд нэг юм хэллээ гингүүт ангаараа пер хитл инээгээд би тэг яг хэлсэн өгүүлбэрийнх нь өгнүүдийг ойлгож байгаа хэрнээ яг яагаад инээдтэй байгааг нь ойлгохгүй байсан. Тэгээд за энэ бүхнийг одоо шийдсэн маш том зүйл нь гэх юм бол би орос контент үздэг болсон. Би орос хэл дээр амар олон YouTubers үздэг болсон. Би орос инфлюенсеруудыг дагдаг болсон. Би орос ТV шоу үздэг болсон гэх мэтлээ. Би өөрийгөө зүгээр л орос контентаар бөмбөгдсөн хүчээр ханаа мэдээж сонирхолгүй ингээл зүгээр л би ангийнхаа хүүхдээс асууж байгаа л нэг хэдэн хүний нэр авцсан тэрийг ингээл үзсэн чинь надад нэг таалагдахгүй тий. Гэхдээ ингээ орос юм үзэж эхлэнгүү цаанаасаа интернет чамд ингээд орос юм санал болгож эхэлдэг. Тэгээд тэр дундаас нь харж агаад таалагдсан сунгаад үзээд тэгээд ингээд орос дуу амар их сонсдог болсон. Орос ТV шоу ер нь одоо би Монгол ирсэн хэрэг би амар их орос юм үздэг байхгүй юу. Тийм ч болохоор юм уу миний орос хэл одоо ерөөсөө мартагдахгүй ингээд сайн хэвээрээ байгаад байгаа. Та нар ингээд орсод очоод аль болох хурдан орос контентоор өөрийгөө бөмбөгдөөрэй. Тэгээ би та бас тус болоод эхний ээлжинд өөрийнхөө үздэг орос ютуберсыг энд тавьчих. Тэгээ бас өөрийнхөө дагдаг, Instagram дээр дагдаг орос инфлюенсерүүд Instagram аккаунтуудаа бас энд тавьчих. За тэгээд ингээд
очоод өөрийгөө орс контентоор бөмбөгдөөд орс хүмүүстэй харьцаад байх юм бол хэл чинь маш сайн сайжрна. Тэгээд бас нөгөө орс хүмүүсийн сэтгэлгээч гэх юм уу хүмүүсийн амар ойлгодог болчдаг. Тэгээд хүмүүстэй яаж харьцахаа ойлгодог болчдаг. Ер нь бол маш хэрэгтэй. Тэгэхээр орс контентоор сайн өөрийгөө бөмбөгдөрэй. Бараг бүгд та нар Telegram хаягтай байгаа ах гэж найдаж байна. Яагаад тэгэхээр орс хүмүүс ерөөсөө дандаа Telegram-аар чаталдаг. Манай монголчууд нэг мессенжерээр хийхдээ ингэж чаталдаг шүү дээ. Орс хүмүүс болохоор яг Telegram хэрэгэлдэг голцоо. Тийм болохоор та нар байхгүй бол Telegram хаягаа нээгээрээ. Тэгээд Telegram дээр ганцхан хөв хүнтэй чадлагаас гадна Telegram сувгууд гэж зүйл байдаг байхгүй юу? Тэнгүүт би та нарт нэг 3 сувг үлдээчи. Тэрийг заавал дагаарай. Эхнийх нь болохоор Москва Афиша гэдэг Telegram сувг дээр Москвад болж байгаа бүх ивентүүдийн мэдээллийг ингээд цуглуулсан байдаг. Тэнгүүтээ үнэгүй галерей, үнэгүй музей, үнэгүй концертууд хүртэл Москвад амар их болдог байхгүй юу? Тэр бүхний мэдээлэл ингээд бийждэг. Тэнгүүд Москвад гоё юм ингээд та нар мөнгөгүй ч гэсэн гатаа гараад юм үнэгүй юм үзээд яваад өөрийгөө хөгжих амар боломжтой. Тэр надад амар таалагддаг. Угаасаа л ингээд харийн оронд байгаа юм чинь та нар ингээд жоохон гэрээ сангаад ч юм уу хичээл ойлгохгүй жоохон ингээд эморхгүй тийм үү угаасаа гарна. Ялангуяа ингээд өвөл бүрхэг байдаг байхгүй юу? Монголыг бодвол ингээд нар нь арай бага. Тийм болохоор цаанаасаа л нэг сэтгэлээр унах гэдэг. Тэнгүүд гэртээ зүгээр эмор шивдэхгүй сайн гараад энэ Telegram сувгаас нь харж байгаа л энд ийм гоё юм болж байгаа маань очиж үзээгээл сайн зугаалаад өөрийгөө гоё хөгжөөгөөд юм үзээрэй гэж хэлмээр. Хүмүүс ингээ аим санаа гэртээ суугаад байдаг байхгүй бити тэгэрээ. Тийм нэмээд би өөрийнхөө Москвад очих амар дуртай байсан газруудынхаа нэрсийг энд бас үлдээчихье. Дараагийнх нь болохоор нөгөө Новости Москвы гээд Орсын бас Москвагийн хамгийн шинэ үеийн мэдээнүүдийг цуглуулсан ийм сувг гэдэг байхгүй юу? Ер нь дагцсан байхад зүгээр маш хурдтай өдөр болгоны хамгийн хэрэгтэй чухал бүх мэдээнүүдийг ингээ бөмбөгдөөд ингээд оруулцдаг амар айтайхан сувг байдаг. За одоо болохоор Instagram-аар хүмүүс надад явуулсан асуултуудад хариулаад хэдэн асуултанд хариулчаад бичлэгээ дуусгая. За Орос цуранга байр түрээслэл ойролцоогоор хэдэн өргөөр түрээсэлдэг вэ гинэ. Би Оросд нөгөө байр түрээсэлж үзэж байгаагүй. Тэгээ ер нь бол гадаад хүмүүс байр түрээслэх айгуу дургүй байдаг, хэцүү байдаг. Гэтэ би нэг газар олсон заяа. Би Москвороо ингээд буцаж явахаар бол энд байр түрээслэх гэж бодож байгаа. Instagram нь Call Life гэдэг газар. Нэг өрөө болохоор 30,000 рублээр ойролцоогоор түрээсэлдэг. Тэр чинь 1 сая хавцаа төгрөг гэсэн үг байхгүй юу? Тэгээ амар хөөрхөн тийм шинэ үеийн загвартай доторх нь айгуугаа цэвэрхэн надад бол таалагдсан. За Орост хүнсээ цуглуулж болох эрүүл, аюулгүй эсвэл хямдхан чанартай хүмүүсүүд хаагар байдаг юм болоо. Ер нь бол бид нар бүх хүнсээ ашаан гэдэг дэлгүүрээс цуглуулдаг байсан. Тэр нь болохоор за манайхаар ийм артлыг ойлгочихсон юу? Амар юм том дэлгүүр. Орос явхад ахлах ангийн дүү Еш хэр хамаатай байдаг вэ гинэ. Би нөгөө 12 дугаараа ингээд тэтгэлгээ авсан гэдгээ мэдээд тэгээд би Еш өгөөгүй. Яагаад тэгэхээр Еш огт хамаагүй. Ахлах ангийн дүн бол асуудаг бүгд юм аа. Гэтэ би тэрийг хамгийн багадаа хэд байх ёстойг нь сонирхож үзэж байгаагүй байна. Угаасаа миний голч дүн амар өндөр байсан болохоор Оросд орос хэлээс сурсан байхад болох уу? Давхар англи хэлтэй байх хэрэгтэй байдгүй гинэ. Орос хүмүүсийн англи хэл нь өөрөөсөө муу ахгүй юу? Тэгэхээр Оросд англи хэл ерөөсөө хэрэг байхгүй. Зүгээр л орос хэлтэй байх л хангалттай. Тэтгэлэг авах боломж ихээр их вэ? Бас Оросд сурах ирээдүйтэй юу? Одоо дайнтай болохоор бас жоохон гинэ. За тэтгэлэг авах бол би харьцангуй амархан гэж бодож байна. Бусад улстай харьцуулбал Оросд сурчаад Монголд ирж ажиллаад амьдрах гэж байгаа бол би ирээдүйтэй гэж бодож байна. Одоо би ингээд ирцэн сая ингээд ажил хайгаад орсон шүү дээ. Тэгэхэд бол намайг авах дуртай байсан. Орос хэлтэй, англи хэлтэй гээд тэгээд Москвад төгссөн гээд ер нь бол нэр хүндтэй гоё байсан. Монголд бол Оросын диплом дайггүй нэр хүндтэй юм шиг санагдсан. Сурж явахдаа хэрэглээний мөнгөө яаж олдог байсан бэ? Ямар ажил хийдэг байсан гинэ. Ер нь би гэр бүлээсээ мөнгө авдаг байсан. Гэхдээ нэмээд өөрөө хөрхөн хуваараа нэг ганц хоёр юм хийгээд мөнгө олцдог байсан. Нэг халтур хийгээд гэх юм уу. Жишээ нь ангийнхаа хүүхдүүдэд нэг бодлого бодож өгөөд мөнгө зөнгө олгоод хэрэгэрсэн хүнээр авч ийсэн. Тэгэл нэг хөрхөн нэг оффист нэг хэдэн хоног ажиллаж байсан. Тэгээ нэг орчуулагчны хийжсэн мэжсэн тэгэл юм жижиг сажиг юм хийгээл нэг хальт мөнгө олсноо гэхээс биш яг гол мөнгөө бол гэрийнхнээс авсан. Финашкаас сурсан юм уу? Дресс код нь амар стрикт гэсэн үнэн үү гинэ. Цаажаараа тэр чинь нөгөө мэрэгчлээс шалтгаалдаг бас нөгөө финансовый университет гэдэг манай сургуульч амар олон салбартай. Тэгээ яг аль байран дээр нь сурж байгаа. Одоо ингээл моёс 1 2 гэж байдаг шүү дээ. Тэр шиг яг аль байранд нь байгаас шалтгаалаад тэгээ бас мэрэгчлээс чинь шалтгаалаад ингээд
хүүхдүүдийн хувцалтай амар өөр өдөг. Жишээ нь манай найз төв байран дээр сурдаг. Тэнгүүтээ олон улсын харилцааг сурдаг байсан байхгүй юу? Тийм болохоор ингээд ангийнх нь бүгдээрээ залуучууд амар костюм пижак өмсдөг ч юм уу, охтууд амар сорочиг өмсдөг ч юм уу, тийм хувцалтай байсан. Тэнгүүд би нөгөө бизнесийн удирдлага тэгээд лав төв байран дээр биш нэг өөр газар сурдаг байсан байхгүй юу? Тэнгүүд манай ангийнхан бүр аимштай бүр ингээ бараг гэрийн хувцастайгаар ярьдаг байсан заяа, нэг юм гэрийн нэг юм шоттой өвөд байдсан шүү дээ, нэг тренд болоод байсан. Бүр тийм юмтай ирсэн. Би бүр анх очиод бүр амар шоконд ороод хүүхдүүд чи юу өмссөн бэ гэд. Тэгээ манайхаа тэгэл насаагаал явж идэг байсан. Юу нь бол тэгэхээр яг танай ангийнхан чинь яаж хувцалж чинь зүгээр очиод хараад тэр хүүхдүүдийг дүүрээгаал хувцалж байгаа. Сурж байхдаа холын цай харилцааг яаж давсан бэ? Москвад байхдаа холын цай харилцаанд байсан. Манай залуу Монголд би Москвад байсан. Миний ойлгохсоор хоёр тал хоёулаа маш завгүй байх хэрэгтэй юм билэ. Би ингээд амар завтай байсан үед манай найз залуу завгүй байхад битгаар амар хэрэлддэг байсан. Тэг дараа нь би өөрөө YouTube хийдэг болоод тэгээд амар завгүй болсон чинь манай найз залуу ч гэсэн завгүй. Тэгээ хоёулаа ингээд тусдаа хөгжөөд өөрсдийнхөө ингээд ажил хэргийг хөөгөөд тийм байхад бол ингээд ерөөсө хэрэглэхэ болцсон гэх юм уу. Нэгэн завтай нэгэн завгүй болчоор л тэгээд асуудал эхэлт юм шиг санагдсан. Хэлний бэлтгэл цуусан ч гэсэн эхний лекц ойлгохгүй байх тохиолдолд би юу хаа гэнэ. Би нөгөө хэлний бэлтгэл цуугаагүй. Гэтэ би найзаас асуусан байхгүй юу. Тэгээ манай найз нөгөө хэлний бэлтгэл цуучаад нэгдүгээр курст орсон чинь нэгдүгээр курсын эхний семестр амар хэцүүсэн гэсэн нөгөө хэлний бэлтгэлд чинь багш нар амар удаан ярьж байгаа. Харин нэгдүгээр курс чинь багш нар ингээ хурдан ярьж байгаа. Тэгээд чихэнд нь алдахгүй хандаа амар хэцүүсэн гэж жагаад тассан гэсэн. Тэгээ ер нь бол би ингээд бодоод байхад эхний курс угаасаа л хамгийн хэцүү байд юм билээ. Ингээл шинэ улсад очсон те найз нөхөд байхгүй, гэр бүл байхгүй те. Тэглэгээ жомтой дотор байранд хичээлээ ойлгохгүй. Тэгээд нэгдүгээр курс хамгийн хэцүү байж байгаад цаашаа наа ингээд амархан болоо явдаг юм санагдсан шүү. Тэгэхээр манай шинэ оюутнууд ингээд очиод амар хэцүү байх юм бол дандаа тийм байх юусоо бити бодоорой. Ахандаа хэцүү байж гал тэгэл дараа нь илүү гоё амархан болол хөнгөрөн шүү. За ер нь ингээд бусад асуултууд нь бол дандаа миний өмнө ярьсан юмтай холбогдолтой юмнууд байгаа тийм. За тэгээд энэ бичлэг дээр би огт дуртаагүй. Тэгээд бас подкаст нэрээ яриаггүй тийм зүйл байх юм бол та нар сайн асуугаарай. Тэгээд комментэн доор асуултаа үлдээх юм бол би бүгднийг нийлүүлээд энэ бичлэгийн part 2-ыг хий гэж бодож байна. Тэгээд энэ бичлэг жоохон ч болтгой та нар дууссан бол лайк дараарай. Тэгээд subscribe дарахаа мартаа. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.